하나야 보세요. 어디 있는지. Ring murdum dimdisa Osman'ın çimin fayla Muhtem ring murdum dimdisa Osman'ın çimin fayla Odingan ring 어디 돌아가길래 내 조승 하하니 예쁘고싶은 지혜라 내 조승 하하니 예쁘고싶은
Миний хоолой юу гэсэн асууж байна. Ингээд басны дуу өгсөн ч одоо ингээд харамсалтай юм боллоо. Аваач үгүй байна. Тэгээ олон дахин бүгдээрээ дуулаа. За дараагийн хоёр басыг дуу 58-66 за хараад гэдэг дахиад нэг хоёр өөр дуу бастай 58-66 58-66 бүгд 58-66 за ганаа отгоо гэсэн шүүгчтэй үлгээр харъя. Одоо яг адилхан үү? 4 3 за ингээд сүүлийн хоёр оролцогч мөнхтөр нармат хоёрыг үргэлж Хангар хоншиг сууж элгэн дуугаар элхваа жарсан гүнэж сагнаа хөрсийг чинь бодоо санаатад сархад миндасаа үнэхээр хоолой нэгдвэр ясаад явж чангалаа гэдэг шиг манай хэлчих цааш боллоо. За ингэж шүүгчдийн үнэнийг харахын өмнө бүгдээрээ анхаарлаа хандуулна. За харцгаая. 4 5 5. За ингэж үнэхээр манай монголчууд авьяасдаг юм аа. Ерөөсөө дуулах тусам дуун цагнаад ахыг бодоход угаасаа дуучин удамтай гэдэг нь бүр яа харахгүй мэдэгдэж байна. Ингээд одоо шүүгчдийн нэгдсэн дуун гарна. Хин нэгдүгээр байр, хин хоёрдугаар байр бай. 5 багаас зөвхөн 2хан байр шалгарч үлдэнэ. Баян хотодод би өөрөө орч учраас шалгаруулаад яах юм бэ гэдэг. За ингээд бүгдээрээ шүүгчдийн нэгдсэн дуун сонсгоё. Ингээд үүний дараа гоцтол дуучдын тэмцээн байгаа шүү. Гоцтол дуучид бүгдээрээ мэдүүлгээ өгсөн одоогийн байдлаар хэдэн хүн байна? Нэгж орох хүн байна. Яг одоо хурдан өгнө үү? Сүүлчийн байранд шүү. За үүний дараа хоршил дууч яа. За баярлалаа. Сайхан дуулж биднийг их сайхан зэмжүүлж дуундаа дуу нэмж баярлалаа баярлсан та бүхэнд баярлж байна. Тэгээд сая дуулсан бүх хүмүүст энэ сууж байгаа бүх хүмүүст өнөөрөө сайхан мэдлэг дэвшүүлээд тэгээд баярлсан баярлалаа. Ийм байрлалт их хэрэгтэй байдаг. Ерөөсөө бүгдээрээ сайхан дуулахыг нэгэнд нь одоо их хэцүү байна. Одоо тэгээд аргагүй л одоо шүүсэн ингэсэн юмар одоо нэг нь төрүүлж нэг нь оцодлоо цааш байрлууллаа. Саяын одоо багийн дүнгээр бид ялан баг 29 оноо таваа нэгдүгээр амьдаа. Хоёрдугаар амьдаа Монгол баг 27 оноо хоёрдугаар амьдаа тус хоёр амьдсан дээ. Тэгээд тэгээд тэмцээн дуусмадаггүй байна. Дуусны дараа одоо шагнал өршөөлүүдийг бол явуулнаа. Тэгээд дараагийн гоцтооныхаа тэмцээнд орё. Энэ сая явуулсан багуудын 5 багаас 2 багийг одоо уралдаан тэмцээнд байрлуулж байгаа ч сая байна. Тэ